Хүчийн мэндийг хүргэе эрхэм үзэгчтэй. Тэгэхээр үндэсний олон нийтийн телевизийн гоё болзоо нэвтрүүлгийн шинэ дугаар яг одоо эхлэхэд бэлэн болсон байна. Нэвтрүүлгийн маань үнж үзэгч бидэнд санал тавиад Хөвсгөл аймгийн Тосон Цэнгэл сумаас холоос зорин иржээ. Ингээд хамтдаа зочноо хүлээн авцгаая. За манай зочин мөн үү? За тавтаа морил нэвтрүүлгийн урилга авч хүлээн авч ирсэнд маш их баярлалаа. За ядруу хизээ гэрээсээ гарав. Өчигдөр оройн автобусанд суугаад өглөө ирлээ. За нэвтрүүлгийн оролцогч ууган жаргал бол Тосон Цэнгэл суманда англи хэлний багш гэсэн тийм ээ? Тий. Английн багшаар ажилладаг. Сум орон нутагт таваржаа ямар вэ? Хаваржаа сайхан тавлаг байна, мал төллөөд их сайхан тухтай байна. Тэгэхээр гой болзоо нэвтрүүлэгт санал тавьсанд баярлалаа. Хэнийг урих болсон бэ? Урих шалтгаан юу байв? За гой болзоо нэвтрүүлэгт охин эгчингээ урьсан. За тэгээд бид хоёр бол ерөнхийдөө ер нь байнга л болцдог л доо. Тэгээд ийм гой шинэлэг бас их өвөрмөц гой болцоог бүтээхийн тулд охиноо урьсан. Тэгэхээр ээж охин хоёрын дунд би бинтэйгээ уулзах одоо хол байгаа бас би бинийгээ сансан нандин зүйлс байгаа бах тийм ээ? Байлгүй яг уу ярих юм бүр овоороо л байна. Тий. Охин одоо хаан сурдаг вэ? Манай охин Монгол Улсын их сургуульд 2 дугаар төвчний оюутан. За тэгээд хоёлаа одоо охин мэдхгүй ээжигээ бүр хөвсгөлөөс ирсэн ч гэж мэдхгүй л хичээлдээ сууж байгаа. Хичээлээсээ тараад ирж явна гэсэн. Тэгээд гайх бахта ингээд студ руу орцгоё. За тэгэхээр бид чинь 2025 оноос хос бичигтэн болсон шүү дээ. Тэгэхээр Монголын сайхан бичигтэн улсын уралдааны хошоо авраг оюутан охиныг одоо нэвтрүүлэгтээ оруулах гэж байна. Өөрийнхөө одоо бичгийн хэрэгслээ аваад ингээд хүрээд ирсэн байна. Тэгэхээр маш сонирхолтой нэг юм болох гэдэг юм аа. Одоо ингээд студ орохоор нүдэ анчих. Би чамайг чиглүүлээд өгнө. Тэгээд одоо хошоо авраг юм чинь нүдэ ханаад монгол бичгээр каллиграфаар хэрхэн яаж бичгийг бас үзэгчтэй сонирхуулъя гэж бодож байна. За нүдэ анчих. Хошоо авраг охиноо аваад студид орж ирлээ. Манайхан бүгд бичлэг бэлэн. За их чинь суулгаад явах. За ингээд суучих. За нүдэ нэх болоогүй шүү. За ихчээ нүдэ нэгэрээ. Сайн байна уу? Хөөе. Үзээ ирсэн бийж. Сайн уу? Таан зөвчгтөр нөгөө нэг гэртээ унтж ийн гэд тэгээд эсэхгүй. Унтчихлээсэн шүү дээ. Би нөгөө нэг та намайг станаар хартаа нөхөр шиг тэгээд эсэ. Яг би заахгүй. Ээж их сайн уу? Сайн. Багш нарын сайн уу? Сайн. Бүр стан яар шоконд орсон. Сайн сайхан юу вэ? Бүр 850 да. Ээж нь чамд нэг бяцхан бэлэг бэлтэж ирсэн. Бүх юм гоё юм би баярлалаа. Найдаж байна. Зөвхөн уран зэрэгээ цэмцэн төрүүлээд тэгээ шагналынхаа мөнгөөр ихчтэй сонгосон бэлэг. За тийм гоё юм бэ. Миний өвчин ер нь тэгээд нөгөө нэг машины бас мэдээлэл цуглуулдаг шүү дээ тий. Таны цуглуулгын дотор чинь мото байхгүй байлаа. Бусад бүх маркийн машин онгоцнууд байсан. Учираас бас сонирн байхад л гэж одоо ээж нь ийм бэлэг авсан. Өстой гоё бэлэг. Яа бүр шокнаас гарч чадахгүй юм. Яг арай өөр төрлийн болцоо охиноо урих гад. Миний охин чи ирээдүйн Монгол улсын гадаад харилцааны сайд болно гэж мөрөөддөг шүү дээ. Тэгэхээр би ч бас азтай ээж юм аа сайдыг болцоонд нь ингээд ураад авчирчлаа шүү дээ. Тэгээд таныг хүрэлцэн ирж бас урилгыг хүлээж авсан маш их талархаж байна. За таныг бас урьсанд маш их баярлалаа. Маш гоё гинтийн байла. Хамгийн сүүл Солонгост бол төлөвлөж байгаад болцлоо. Тийм гоё газар ирсэн чи яаж болцохгүй явах вэ гэх тээ. Ер нь бол өдөр болгон гоё болцоо шиг байдаг. Тэгээд энэ удаагийн болцоо болохоор их өвөрмөц юм одоо асуултанд хариулаад хоёулаа ингэж ярилцах ийм гоё болцоо байна. За тэгээд эхний асуултын ээж нь уншиж өгье. Ойр дуулзаагүй би биенээ харах мэдрэмж ямар байна вэ гэж. Бүр амар сонирн байлаа. Би бүр таныг ярина гэж өстой бодоогүй. Тийм үү? Тийм. За дараагийн асуулт нь амьдрал үргэлж тэгш байдаггүй. Аавын тухай ярьж өгөөч гинэ. Нөхрийнхөө тухай ярьж өгөөч гинэ. За чи ярих уу? Чи би ярих уу? За та хэлээч. Тэг хүний амьдрал чинь одоо ингээл жаргал зовлон ингээл ээлжлэн те бас аз жаргалтай зүйлүүд зөндөө байна. Хэцүү зүйлүүд бас байна.
Тэгээд дөрүлээ их гоё байсан. Хамгийн дотн хайртай хүнийхээ хувьд бол хэн ч биш болоод үлдэнэ гэдэг бол бас айгүй тийм одоо өрөвдөлттэй гэхээсээ илүү айгүй харамсалтай мэдрэмж төрдөг юм лээ. Юмд одоо тийм хитрхи 100% итгэж болдгоо байна гэдгийг бол ээж нь өөрийнхөө амьдралаар одоо золиослооч гэдэг юм уу. Охиндоо ойлгуулж чадсан. Миний охин ч юм болохгүй бүтггүй юм байсан ч дандаа сайн сайхнаар хардаг. Би ер нь азтай үе юм байна. Би яах вэ? Миний хоёр охин сайн явах хаалга нэгдсэн байна гэж би ер нь боддоо шүү дээ. Надад бол эхлээд ер нь бол нэлээд хэцүү санагддаг л байсан л да. Гэхдээ одоо ингээд цаг хугацаа өнгөрхийн ирээр бид нар тэр хүнгүүгээр гэхдээ тэр хүн ингээд байх хугацаанд бид нарт маш их хүчин одоо сэтгэлийн хүч байдаг шүү гэдгийг ойлгож байна. Тэгээд яг хөө тэгээд амьдралд хэцүү зүйл зөндөө байдаг аав ээжийг алдах ч юм уу. Гэхдээ тэр хэцүү болгон чинь ерөөсөө ингээд цаг хугацааны аясаар айгүй идэгжээд юм аа л да. Тэгээд хүний хайн ижлэлтэй үр хүүхдтэй аав нь ингээд нөгөө аав ээжийн орлоод үлддэг. Тэгээд хамгийн дотн хүн маань ингээд чит хоёрыг одоо тоохгүй байгаа нь ер нь өрөвдөлтөй өөрсдийгөө өрөвдөд үлдэхээсээ илүү цаг хугацаанд айгүй харамсал үлддэг юм байл л. Яг хөө ээж нь ингээд охинтойгоо ярилцах болгонд л ер нь дотоод сэтгэлдээ ингээд айгүй шаналтай байдагт нь айгүй их ингээд өөрөө бас давхар шаналаад идэг байхгүй юу? Яг тэгвэл би хүүхдийнхээ өмнө өөрөө бараг буруутай ч юм шиг. Тэгээ би яаж охиноо одоо ингээд илүү өдрөөр аз жаргалтай байлгах юм тэ гэж дандаа ингэж боддөө штэ. Аз жаргалыг бүтээхгүй бол би гэмтэй юм шиг. Миний охин ч нөгөө хүүхэд насгүй өссөн. Хамгийн гол нь хүүхэд насгүй өссөн учраас тэрийг над нөхөх ямарч боломжгүй штэ тийм ээ. Тэгэхээр би яаж охиныхоо хүүхэд насгүй өсгчөөд одоо би яаж тэр гинээ цайруулах вэ гэдэг юм уу? Энийг ээж нэг нь баг өдөр болгон байн боддоо штэ. Гэтэ яг би бол ингэж боддог л доо. Одоо миний үеийн хүүхдүүд гэх юм бол одоо юу ч бодохгүй ингээл гоё байдаг те. Гэтэ ингээд надад яг ийм амьдрал тохиолдоод би энийг ингээд хамт ээжтэй хамт даваад гарсан нь цаашид илүү их сайн сайхан амьдрах тийм хаалганы гэсэн нээж өгсөн гэж боддог. Гэтэ одоо би бол одоо тэгж аавдаа гомддоггүй. Гэтэ яг үсэндээ бодохоор жоо хэцүү. Гэтэ миний охин чинь гомдох ирэх байхгүй шүү дээ тийм ээ ээж нь хэлдэг те. Ер нь бол хүн танд ямар ч муу зүйл хийсэн байлаа гэд гомдох ер нь шаардлагагүй шүү дээ. Тэгээ эргээд тэр хүн дандаа сайн сайхан зүйлийг хүсч аз жаргалтай байхыг л хүсэх хэрэгтэй гэж ээж нь дандаа хэлдэг тийм ээ. Манай ээж ер нь бол яаж миний тэр дутуу сэтгэлийг дүүргэдэг вэ гэвэл ер нь завгүй байлгадаг. Тийм ер нь завтай байна гэдэг нь бол илүү дутуу юм бодох, илүү өөрийгөө хэцүү байдалд оруулах гэх мэтчлэн одоо маш их сэтгэлийн шарахыг маш ихээр хөндөж өгдөг. Тэгээ тийм учраас илүү их өөрийгөө хөгжүүлэх, өөртөө хэрэгтэй юу байна хийлгэх, ер нь завгүй байлгадаг тэр тал нь бол надад маш их таалагддаг. Ямар нэгэн зүйлийг чаддаг байлаа гэхэд одоо зүрх сэтгэлийнхээ тухайд ч гэсэн аливаа зүйлийг ингээд давж гарах тийм тархлаатай болчт юм уу гэж боддоо шүү дээ. Тийм учраас шаналах вэ гэж бодохоос л ер нь амар их айгаад ер нь ингээд дандаа л завгүй байдлахыг л хичээдэг. Тэгээд дандаа өргөлж аз жаргалтай, дандаа бүхнийг сайн сайхнаар байлгаж тэгээд бас чиний ингээд их гоё давуу тал байна л да. Ямар нэгэн өөр тохиолдсон ингээд бэрхшээлээ давуу тал болгож дандаа хардаг. Хотоос хөдөг зорж амьдрах тийм амархан биш. Хэрхэн дасан зохицож байна вэ? Хэцүү бас сайхан зүйлээс нь хуваалцаач гэсэн байна. Ер нь л нөгөө ухаан орсон цагаасаа л хотод өссөн. Тэгээд анх 6 дугаар ангидаа хөдөө явж үзсэн. Тэгээд надад хөдөө явна гэдэг ямар ч өмнө нь ойлголт байхгүй байсан болохоор ер нь хөдөө яваад нэлийн шоконд орж исэн. Тэгээд ингээ хөдөө очиод тахт чинь л дахиад хөдөө явна гэж яриад байдаг. Тэгэхэд бүр хөдөө. Тэгээд бүр ээж ингээ хөдөө ирсэн мөртлөө яагаад хөдөө явна гэдэг ингэж ер нь байнга асуудаг байсан. Тэгээд яг хаа том болоод ер нь ойлгосон. Гэхдээ хотод амьдрахаас хөдөө амьдрах гэдэг хэцүү зүйл нь бол нөгөө
ямар нэгэн одоо хүний хэрэгцээтэй байдал ер нь жоохон хязгаарлагдмал болчдөг санагдсан. Хэцүү гэхээс илүү сайхан тал маш олон байдаг л да. Тийм илүү тайван амьдран зүгээр л ингээд гэрээсээ гараад сургууль руу яваад орчдөг. Ямар ч стрессгүй тийм. Тэгтээ эхэндээ ерөөсөө тасдаггүй ингээл амралт болохоор л хот явмаар санагдаад тийм маань бидний тэгдэг байсан шүү дээ. Амраад л ерөөсөө явчих юм а та уг нь хүмүүс ингээд хөдөө явна гэж амардаг байтал та нар хот явж амраад хотын утаанд юунд нь дуртай байна гэдэл тэгдэг байсан. Тэгээд сүүлдээ бүр хөдөөгөө тасаад одоо бүр хотод ирэхээр ерөөсөө айгүй стресстэй болсон байна л шүү дээ. Яаж амьдарч ийсэн энэ хайрын цаг хугацаа гэдэг. Тэгээ хөдөө болохоор ингээд маш олон ажлыг амжуулах боломжтой. Яг хуу сул талууд бол байна л да одоо хүүхдийг хөгжүүлэх одоо дугуулын секцээс ахуулаад. Манай сум чинь бүр гоё шүү дээ тий. Дуртай үедээ аймаг руугаа яваад орчин. Тэгээ дуртай үедээ хот руу хүрээд ирчин. Ерөөсөө хот хөдөөгийн бүх соёл хосолцсон. Аягүй дуртай тий. Тэгтээ одоо л би буцаад одоо ингээд хотод амьдарч эхэлж байгаа болохоор одоо хөдөө явахаар жоохон хэцүү санагдаад байд. Тэгж байгаа. Би бас чамд гэж бодож байгаа. Уулзах болохгүй. Ер нь жоохон хэцүү санагдаад байдаг болсон. Миний хувьд бол одоо бүр хөдөө амьдрмаар л санагддаг болсон. Хөдөө бүх юм гоё юм шиг санагдаад л. Тэг ялангуяа зам болохоор бүр гоё яг бүр өвөл бас их хөдөө их гоё. Тий. За ээж нь огтоо маш онцгой хүүхдүүд гэж хэлсэн энэ тухайгаа сонирхуулаач гэж. За ер нь бол ээж нь ингээд огтуд айл болохоор одоо чадах зүйлээр нь хөгжүүлье гэж багаас нь ингээд өөрийнхөө дураар хүүхдийнхээ санааг ерөөс сонсохгүй. Тэгэл сургалтууд янз бүрийн сургалт дугуйланд аваачаал өгчин. Тэгэл тэрийг бүгдийг сураад хүрээд ирнэ. Тэгээд ингээ харахаар ямар хөөрх юм бэ гэж өөрөө хоёр охиндоо хайр үрээд тэгэл ер нь боддөө шүү дээ ингээ хүүхдийг бүр багаас нь л сонирхолтой ч байсан сонирхолгүй ч байсан ерөөсөө янз бүрийн юм л өгч явах хэрэгтэй юм байна. Томрох тусмаа тэр өөрийнхөө сонирхож байгаа зүйлийг бүгдөө ингээд сонгоод авчдаг юм байна. Тэгээд тэрнээс гадна айгүй төлөвлөгөөтэй болдго юм байна хувийн. Ер нь ингээд одоо бараг би өөрөө бараг замбраагүй юм болоо та хоёр ингээд айгүй төлөвлөгөөтэй болоод байгаа байхгүй. Тэгээ бүх юмаа ингээд төлөвлөөд хийхээр нөгөө зоригтой болдог. Тэгээд зоригтой хүн чинь мэдээж мөрөөдөлтөд хүрэх гэж тэмүүлдэг. Дандаа л тэрэнд ороод нэг заавал нэг байр эзлэх ёстой гэдэг ийм хүлээлттэй. Тэгээд тэрэнд нь их баярлахаасаа илүү баяр хүргэдэг дандаа. Яг мэдээж дотроо бол айхтар баярлж л байгаа л да. Тэгтэл ер нь бол тэгэх ёстой гэдэг ийм айхтар одоо шаардлага өндөр гэх юм уу та тэгдэг байсан. Тэгээд би тэрийгээ ерөөсөө алдаагүй гэж боддөө шүү дээ ээж нь. Яагаад тэгэхээр тэр өөрийнхөө мөрөөдөлд хүрэх гэж л явдаг болохоос ш өөр хин нэгэн тэрөөс өөрсөлддөггүй. Сая цагаан сарын дараа гэхтэл чи чинь нэг англи ном монголтой харьцуулбал уншсан байсан шүү дээ. Тэгэхэд тэрийг одоо би ч нөөрэ англи багш мөртлөө яг ингээд ном уншаа суух зав болохгүй байгаа байхгүй. Тэгэл тэрийг ээж нь ээж би ингэсэн шүү ямар гоё юм бэ би айгүй хүүгийн сангаа сайжрууллаа гэж. Тэгэхээр ээж нь амар тэрэнд бол дэндүү их баярлж байсан шүү дээ. Аваада миний хөө ээж нь чамд юу хичээллээ. Миний хөөч өстө мундаг хүн болох байхаа. Тэгээ би дотроо бодсон байхгүй. Манцаамын агентлагийн захирал содон тогс шиг мундаг орчуулагч болох байх гэж би яг тэр үед тэгж бодсон. Тийм тэгээд тэгтээ дахиад би бууж өгөхгүй дүүгийн бас тэгэл онцгой байлгах гал. Гэтэ хүмүүс ер нь тэгж ярьдэн штэ. Яагаад хүүхдүүдийг ийм жохноос нь Монгол хичээг заахад ингээд зовоогоод байгаа юм ч гэдэг юм уу те. Яагаад тийм хүүхдээ ингээд завгүй айлгаад байгаа нь тий амраагач гэдэг юм уу. Гой зүйлийн хажуугаар ингээд бас саар зүйл байх нь илүү дээшээ тэрнээс илүү том юм руу тэмүүлэх бас гарцуулдаг байх гэж боддоо шүү дээ. Тосон зингэл сургуулаас Монгол улсын оны онцлог 2 хүүхэд гарсан, төрж гарсан. Тэгээд энд бол бас ганц ээжийнх нь хувь нэмэрлэхээсээ илүү багш нар тэгээ сургуулийн хамт олон байгаа. Тэгээд тэр 2 хүүхэд нь хоёулаа миний 2 охин байгаад бас ээж нь бахархдаг шүү дээ. Яста мундаг охтууд шүү гэх. Хөөрхөн шүү дээ миний охин ч. Би тэрийг анх найзаасаа сурж ирсэн байхгүй. Тэгээ нөгөө нэг голын усанд нөгөө тийм мөрөөдлөө ингээд онгоцолгоод бичээд явуулсан бол тэр мөрөөдөл чинь биелдэг гэд. Тэгээ би тэгэхэд нөгөө нэг Монгол Улсын оны онцлог хүүхэд болно гэж тэр онгоцон дээр бичиж явуулж ирсэн. Тэгээд
бас яг тэр мөрөөдөл амар гоё биелсэн болохоор гоё санагддаг. Тэгээ би танаа ингээд англи ордог гэсэн шүү дээ. Тэгээд ээж юу шүү. Би Харвардын их сургуулийн оюутан шүү. Тэгэд энэ хүүхдүүд манангийн хүүхдүүд биш шүү. Энэ бүгд Харвардын их сургуулийн оюутан шүү. Та бол Харвардын их сургуулийн багш шүү гэл. Тэгээ сүүлдээ болохоор би чинь нэрээ ахлагид орохоор би чинь нэрээ Харвардын их сургуулийн багштай нэрээ гэл. Зүгээр мөрөөдөл суугаад ивэл ингээл цаг хугацаа нурсаал яваад байна. Тэгэхээр ер нь яг тэр мөрөөдөлтөд хүрэхэд яг юу хэрэг болохыг эхлээд зорилгоо тодорхойлох хэрэгтэй. Тэгээд нэг ийм том мөрөөдөл биччихээ дараас нь заавал нөгөө нэг яг яаж хүрэх вэ гэдэг үе шатуудаа бас тодорхойлдог. Чамааг ингээд оюутан болоогүй байхад ээж нь юу гэдэг байлаа. Дандаа мөрөөдлөөр нь хөглөж чөглөөсээр идэг чи айгүй унт их унтдаг тийм. Бисээ босч өгдөггүй. Тэгээд гадаад харилцааны сайд сэрээрээ гэлтгээр босчдаг. Тэрнтэй амар нөгөө нэг гадаа машин хүлээж ийн жолооч чи хүлээж байгаа шүү. Одоо улсын ажил хэцүүдлээ минийхүү ингээ унтаад иж болохгүй шүү гэл. Тэгэл мөнх тэнгэрийн бичиг тэргүүн байрын хүүхд сэрээрээ гэл те дандаа тэгдэг. Тэгээ одоо дүүгийн бас тэгдэж шүү дээ. Соёлын сайд сэрээрээ гэхээр айгүй дуртай босч ирдэг. Нойрноор нь сэрэх одоо айгүй тийм гоё одоо төлхөр юм уу та. Тийм. Имүүжин чинь болохоор нөгөө нэг бас тийм зурх тийм авьяастай зургийн. Тэгээ ингээд бүр жоохон бахт нь 4-5 настай бахт ингээд намайг монгол хичгээр бичээд ингээд хажууд нь сууж ангууд би бичээл та гээл ингээд орж ирдэг. Тэгээд чи яах юм бэ надад ч муухайлгай чинь түр ингээд байж чи зүгээр тийм зураг зорчих тэхүү гээл ингээд үгүй бичнэ гээл яг дуурайж чийд. Тэгээ яг нөгөө нэг үсгийн зааж өгвөл энэ гэд. Тэгтээ яг хуу шууд хүүхдүүдэд ингээд шууд цагаан толгой зааж байгаа юм шиг заахгүй ч гэсэндээ ингээд аав гин ингэж чинь ээж нь ингэж чинь тэгээд шууд ингээд заагаад өгчөнгөд сонирхлоороо би аав гэдэг үг бичиж чадна, монгол гэдэг үг бичиж чадна гэд шууд ингээд сурах тэр хүсэл эрмэлзэл нь илүү их өндрүүлдэг юм шиг санагдсан. Тийм. Чи бол ингээд аюу мөрөөдөл бодтой байгаад хахаар яг их чихэн мөрөөдлөөр мөрөөддөг. Тэгээд ерөөсөө их чигээ тэгээ бараг 100 холбоол яваад байгаа. Нэг удаа нөгөө нэг ингэсэн шүү. Та яасан? Та Монгол Улсын их сургууль урилгаараа аваад тэ би юу ч аваагүй гэсэн сууж. Би сургууль аваагүй шүү дээ. Бас нэг нь юу илээ? Та чинь гадаад хэргийн сайд болно л гэсэн. Би юуны сайд болох юм гэлээ. Манай дүү чинь Монголын сайхан бичигтэнд 2 удаа бяцхан оролцогч болж исэн. Тэгээд 22 онд чинь та хоёулаа тэргүүн байр эзэлжсэн тий. Тэр чинь 2 дугаар анги байсан юм. Тийм. Тэгээд Төрөлх Монголын улсын уралдаанд бас жил болгон оролцдог. Тэгээ Монгол улсын 2000 саяын 24 оны онцлог хүүхэд болсон. Тэгээ одоо санаа нь амарсан юм шиг байна. Би яг их чигээ онцлог хүүхэд болсон. Одоо Харвардд сурчаад мөсийн урилга аваад тэгээд нэг сайд болчвол мөрөөдөл нь хийх гээд байх шиг байна. За хоёр биенээ хагарчлаа баярлуулж бахархаж байсан цаг хугацаа руугаа өнгөрцгаая гинэ. Яг тэгж тийм спешиал баярлуулж исэн үе гэхээсээ илүү яг одоо байгаа цаг хугацааг илүү гоё тийм бахархаж байгаа гэж бодож байгаа. Тэгээд яагаад вэ гэвэл нөгөө амьдралын хамгийн хэцүү нэг үе шатыг одоо ингээд даваад буцаад сэтгэлээ ингээд эдгээгээд явж байгаа тэр үе одоо гэж бодож байна. Баярлж байгаа зүйл нь бол ерөөсөө ээжийнхээ үгийг л даг. Хүний ээж гэдэг чинь ерөөсөө буруу юм хизээж хэлдэг юм шүү гэдэг энэ 3 үг ерөөсөө чи байнга хэлдэг те. Тэгэл дүүгээ хүртэл ээжийнхээ үгийг л даг. Ээж чинь зөв л юм хэлнэ. Эрсэж буруу юм хэлэхгүй. Ээж нь энэнд нь бүр амар их баярлдаг штэ. Ээжийнхээ санааг зовоохгүй байгаад нь бас дэндүү их баярлдаг. Яг хуу багад нь нэлээд завгүй ачаалтай ингээд чадваржуулах гэж нэгэд өсгсний бас нэг сайн тал юм болов уу гэж боддөө штэ. Би ямар сэтгэл амар ямар сайхан байдаг гэж бодно. За яг одоо өөдөөс ч хараа сууж байгаа хүнд гомдож явсан тэр нууцаа дэлгээч гэж. За бараг л гомдож исэн үе байхгүй дээ. Гэхдээ сая цагаан сарын дараа нэг сонин мэдрэмж төрсөн шүү дээ. Чинь гурлаа ингээд бензин авахгүй явж ирсэн аа. Би тэгсэн байхгүй юм. Бусдыг хинч биш болгочоод ингээд өөрөө хаз жаргалтай байдаг хүмүүсийг ер нь гайхаадах юм би гэд. Зүгээр би нэг юм бодож байгаа тэгсэн шүү дээ та хоёр. Тэгэхээр тэгсэн чинь чи яасан юу болсон? Яг тийм уучлал тэгэл өнгөрөх хэрэгтэй шүү дээ. Та ямар сони юм боддгийг гэл тэгсэн. Тэгээ байсан дүүн ёо ээж та ямар тэнэг юм бэ гэл
намайг тэгэнгүүт ингээд энэ рүү бүр ингээд юм өксөл явчих шиг болсон. Яагаад намайг ингэж байгаа юм болоо гэд тэр үедээ тэгээд дараа нь 2-3 өдрийн дараа бодож ирсэн. Ууж байгаарай, уучлаарай, хүнлэг байгаарай гэж би хэлдэг мөртлөө яагаад би тэгж бодсон юм болоо гэж бас сүлд нь бас өөртөө гэмшижэл байсан. Тэгээд ер нь яг гомдож байсан гэхээс илүү охиноо ер нь гомдож байсан болов гэж боддөө штэ. Тэгээд ээжтэйгээ цуг уйлах үедээ уйлаад тийм үлсэд цангах үедээ цангаад ингээд хэцүү байдлыг туулсандаа ээж нь охиноо гомдооцсон болов гэж бодоод сэтгэл аягүй эмзэгэлдэн штэ. Тэгээд чиний ярьдаг одоо нөгөө ээж би өстэй элит гэр бүлийг үүсгэнэ гэж тэгдэж штэ. Тэгээд би элит гэр бүл болоход нь би бас ер нь хой нэмэр оруулнаа л гэж боддоо штэ. Одоо гэмээ цайруулах гэх юм уу одоо юу гэх юм. Ээж нэг гомдчихсэн юм байна. Би одоо нэг санаанд орж байна. Тэгсэн чи яаж гомдчихсэн гэсэн чинь 7 дугаар ингээд нэг олимпиадад яваад ирдэг байхгүй юу? Тэгсэн чинь ээж миний утсыг шалгаад чи яхаараа бэнтэртэй чатчдгийг намайг амар загнажсэн санаанд ороод. Тэгэхэд би амар гомдчихсэн. Тийм үү? Ээж нь ерөөс тэрийг санахгүй хадах юм. Тэгэл өстөө нэр чамд арай бага байна гэж бодсон юм болоо. Тийм л ах. Тий. Би яхаараагүй амтнтэй чаддаггүй гэж одоо тэр үед л нэг гомдчихсэн. Тэрнээс бол ер нь одоо бол барыг өстөө хийх сонирхож байна гэж сууж байна. Тийм тий. Бараг л ээж нь одоо үерхэл нөхрөл рүү ногоол л шүү дээ тий. За ээж нь охиндоо охин нээждээ таалагддаг чанар юу вэ гэж. Хүнийг амар мотивацжуулж чаддаг. Тийм ямар нэгэн сэтгэлээр унах ч юм уу нэг тийм үед тэгэх хэрэггүй одоо тэгхийн орондоо одоо ийм хийгээд сууж ивэл чамд илүү ашигтай ч юм уу тийм. Ер нь нэг тийм хуваа хичээ гэдэг үг ер нь хэлдэг гэхгүй. Гэтэ тэр нөгөө нэг амиа бод гэсэн үг болчихшил дээ. Хуваа хичээ гэж чи хувь хүн байна. Би таа өөрийгөө одоо бусдад гай болохгүй байна гэсэн утгаар би ер нь өөрөө өөртөө таалагддаг шүү дээ. Тэгээ би өөрөөсөө ийм хөөрхөн охин төрүүлчихэд тэр нь таалагдахгүй байна. Тэр нөгөө нас хаашаа. Та нөгөө бүх юм л таалагддаг. Орой унталтаа ингээл өглөө босч ирэхдээ ингээл бараг өдөр болгон би ч статстай ээж юм аа гэдэг нь бас айгүй гоё шүү дээ. Тийм тэр нөгөө нэг бусад хүүхдүүд одоо нөгөө нэг таны хичээл зааж исэн хүүхдүүд тэр яг угнах шиг ээжтэй болох юмсан гэл ер нь тийм юм аягүй сонсч исэн л та. Гэтэ би нөгөө бага ингээд байсан болохоор яа ээж шиг ээжтэй орж яадаг байх ёстой гэж боддог л байсан. Гэтэ одоо бол статстай. Манай үеийн хүүхдүүд нь одоо ер нь нэг тийм ээж автагаа тийм дотн биш болсон. Ямар нэг юм одоо болохгүй юм хийлээ гэхэд нөгөөдхөө ээж авдаа хийлж чадахгүй ч юм уу одоо загнуулахаасаа яагаад байдаг ч юм. Би бол ерөөсөө тийхгүй. Заавал хэлжиж санаа амардаг. Гэтэ нөгөө нэг буцаагаад намайг ерөөсөө загиндаггүй. Одоо чи тэгвэл болох юм байна. Чи буруу бодоод байгаа юм байна. Яг одоо тэр талаар нь бас бодож үзвэл болох юм байна гэж дандаа нөгөө зөв юм хэлдэг, загиндахгүй байдаг болохоор бас тэр нэг айгуу таалагддаг. Тэгэхгүй нэг юм хэлжэл загнаад байл хэцүү шүү дээ. Тийм шүү дээ. Хэлэхээр шүү дээ, тий. Хувь тавиландаа итгэдэггүй ээж охин болж энэ орчлонд амьдарч байна. Дараагийн шинэ амьдралын тухай таны бодол гинэ. Амар итгэдэг. Тэгээ нөгөө манай эмээ юу яасан штэ. Нөгөө нэг одоо тийм юм уухгүй болохгүй гэлээ байнга тэгдэг. Тий одоо тэгвэл тэгдэггүй байхгүй тэгээ би нөгөө жоохон муу байдаг гэл тий дандаа мөрс үзэхээр тэгээ би нэг жоохон бахта тэр эмийг юу яриад байгааг нь ойлгодоггүй л байсан л да. Юу л намайг чи чин дараа төрөлдөө дахиад хүн болж тарсан юм байхгүй юу гэж тэгээд байдаг гэсэн. Тэг юу яриад байгаа юм болоо гэж. Тэгээд сүүлд дахиад сонсонгууд чи өмнөх насандаа ээжихээ ээж нээсэн ингээл тэгээ энэ насандаа ээжихээ охин нь олж тарсан гэдэг. Гэтэ ер нь бол ямар нэгэн тийм зүүн совин ч юм уу эсвэл гинт нэг тийм шинж тэмдгүүд илэрдэг шүү дээ. Ер нь тийм юм тохиолдох болгон за баг муу юм байна даа л гэж боддог. Би энэ дээр байгаа тэмдэг тавиланд итгэсэн шүү дээ. Тэгээд одоо гоё хувь заяа, гоё хувь тавилан хамтдаа бүтээ хийм хөөрхөн охинтой учраас ээж нь 100% байтугай 1000% итгэдэг. Тэгээд аз жаргалтай, сайн сайхан хувь тавилан, хувь заяаныхаа төлөөс хамтдаа алхахыг. Одоо бол ингээд яг юу боддог, сайн сайхан амьдралдаа илүү их мэдлэг боловсралтай болно гэл ингээд юуг яг бодно, яг тэр ингээд зүгээр л амьдрал ингээд надад бэлгэлээд байгаа юм шиг санагддаг болчихсон. Тий. Ээж нь хүүгээ оюутан болохоор би одоо яана гэж бодож исэн байхгүй юу. Яг тэгэхээр
магадгүй миний хүүхдийн орон зай надад аягүй хөвгүүлэгдэх байхаа. Тэгээ нөгөө жам ёсоор л юм болдгийм шүү. Хүүхд оюутан болцсон. Би тэнд амьдрдагаараа л амьдрна. Чи энд хичээл сургууль гэж явдгаараа л явна. Тэгэхээр нөгөө бас нэг жамын хууль гэж бас байдгийн шүү хаа. Тэс одоо би яана гэж л чамайг явснаас хойш бодоогүй шүү дээ. Явах гэж л бодсон. Тэг ингээд яа чи нэг ингээл явж ирээл шиний мэрэл хүрээд ирэхээ би ер нь баг ээжс мөнгө нэгтгэхгүй шүү дээ. Миний хүн чи ээжс баг мөнгө авдаггүй шүү дээ. Тэгэл очихдоо нэг хамт дэлгүүрээр хийсэн. Тэгэл хоёлоо нэг мөр нөгөө улирлынхаа ч юм уу хувцснуудыг бүгдийг цуглуулад авчдаг. Нэг амар тийм санхүүгийн хүндрэлт ч бас ер нь оруулдаггүй бахаа гэж боддог. Тэгээ өөртөө болоод тэгээ бас нөгөө түрүүний ярьсан төлөвлөгөөтэй гэдэг шиг мөнгөө өөрөх юмдаа л өрнө. Хамаагүй бодвол айгүй төлөвлөгөөтэй тийм өрлөгөн биш те. Ер нь таныг бодвол илүү мөнгөтэй байж идэг хүн гэдэг. Тэгээд бас миний охин чинь сургалт явуулна. Дээрээс нь нөгөө хүмүүсийн захиалга бас бичиж өгнө. Тэгэхээр ээж нь ерөөсөө юунд нь ч санаа зовдгүй юм байна. Энэ Монголын нийгэмд гэр бүлийн асуудал бол айгүй одоо тулгамдсан асуудал болчиход байна шүү дээ. Тэгээд ялангуяа өрх толгойлсон эмэгтэйчүүд айгүй их болцсон. Тэгэхээр ерөөсөө хизээч бууж өгч болохгүй шүү. Өөртөө хайртай байгаарай. Өөрийнхөө төлөө байгаарай. Үр хүүхдийнхээ төлөө байгаарай. Амьдралынхаа төлөө байгаарай. Одоо бусдын яг одоо ингээд янз бүрийн гаргаж байгаа ааш араншин байлаа гэхэд ямар нэгэн сэтгэлээр унсан байлаа гэхэд одоо дандаа давуу талыг нь олж харж байгаарэ. Магадгүй тохиолдлоор ч юм уу энэ нэвтрүүлгийг манай үзчихвэл ер нь бол би танд тэгж гомддоггүй. Бусдын амьдралыг муухай болгосон гэж сэтгэл санаагаар унах хэрэггүй. Тэгээд өөр хин нэгний амьдралыг одоо би аз жаргалтай амьдруулж байгаа гэж сонссон болохоор одоо санаа зовох зүйлгүй. Ээжигээ айгүй ингээд сэтгэлээр унсан үед юу гэж хэлж ээжигээ бас ингээд одоо сэтгэл санааг нь өргөсөн бэ гэхээр зүгээрээ ээжээ энэ хорвоод ч хүн жаргах гэж ирдэг болохоос ямар зовох гэж ирдэг юм уу? Миний аавч гэсэн сайн сайхан амьдрахтай шүү дээ. Тийм учраас гуруулаач гэсэн аз жаргалаа олох ёстой гэж миний охин ээжтэй хэлжсэн. Тэгээд хамгийн дотны хүнийхээ хувьд хинч биш боллоо гэхэд зүгээр ойлгох биш ингэж одоо ихэр татж уйлдаг юм байна лээ. Тэгээд жаргах гэж аз жаргалаа болсон хүнийг ээж та юу ч хэлээд хэрэггүй штэ. Харамсаад үлдсэн цаг хугацаагаа гуруулаа л аз жаргал болохоо гэж хэлжсэн. Тэгээд энэ үг нь бас ээжд нь айгүй их тийм сэтгэлийн тэнхээ болсон. Тэрийг сонсоод ингээд баярлж байсан штэ бас. Гэдэг тайвширсан ч гэх юм уу. Бас л амаргүй даваа штэ тийм ээ. Чиний цуглуулгантаас шинэ өнгө айсыг бүрдүүлэх болов. Тийм. Тэгээд ээж нас охин дөөрөм машинууд өгдөг шүү дээ. Ээж нь охиноос мотоспортоор хичээлээсэй гэж бодож байгаа шүү дээ. Тийм ээ, гоё байна. Тэгээд би нөгөө нэг ийм нэвтрүүлэгт орно гэж ерөөсө бодоагүй. Тэгээд би ерөөсө бэлэг бэлдэж амжаагүй. Зүгээрээ чи ээжтэй өөрөө бэлэг шүү дээ. Энэс илүү нандин бэлэг гэж юу юу аах вэ? Тэгээд би гоё үг биччихье. Гоё болцоо гэж биччих юм уу? За.
сурталчилгааг хүлээж авч ирсэн охиндоо маш их баярлалаа. Тэгээд охиноосоо би станхудаар ийм бэлэг авч штэ. Тэ ийм гоё болзаан төрсөнд баярлалаа. за баярлалаа. Ээж нь охиндоо маш их хайртай шүү. Би хамгийн азтай ээж шүү. За баярлалаа. Хөөрхөн штэ ээж охин чинь бурхны бодаа юм байхгүй юу? Хайртай шүү. Хайртай Тэр болгон ээж нөгөө охиндоо хайртай шүү гэж хэлдэг те. Уучлаарай гэдэг үгийг ер нь баг хэлж байгаагүй байна. Одоо ер нь бодож ирсэн чинь